Нэг тийм юу. Манай хөршгөж юу хэлээд яриад байгааг нь ойлгодгүй хэцүүхэн хүн бий. Би та нарт хэдхэн жишээ хэлье. Нэг удаа хөрш маань амьсгай дээр хаалгууд ивчих шахан нүдв. Хаалгаа нэгэд учрыг лавлвал за баларлаа өгшөө. Яасан хөө юу болов? Юу яачихлаа? Нөгөө юу руу залгаад дуудлага өгөө өгшөө. Юу яасан гэж? Яг юу вэ? Гэтэл өнөөх маань уурлаж үгүй ээ, юу нь яах вэ? Чи хуцалгүй нөгөө юу руу дуудлага өгөлтөө. Гэхэд миний дотор пал гэдэл явчихв. Сандарсандаа цагдаа руу залгахтал уд шүрж аваад тасалчихв. Тэгхээр нь түргэн рүү залгахтал бас л аваад тасалчгаад үгүй нөгөө юу руу залгал та. Манай юу яагаад доод айлын юуг сүйд хийсэн байхаа гэснээ гэр рүүг харайгаад орчихв. Харин би нэг ч зүйл ойлгосонгүй. Гар утсаа барьсан хэвээр юу руу залгахаа мэдэж чадан орцондоо үлдсэн юм. Маргааш нь доод айлынхаа хүнтэй ус алдсны төлбөрийг төлөх талаар маргалдаж зогсоход нь учрыг гадарлаж билээ. Сандарчгаараа учрыг нь гаргаж хэлж чадахгүй амхандаа намайг гуйсан янз нь тэр санж. Иймэрхүү явдалж олон давтагдаж анхныхыгаа бодвол бийж дүүжирч тэгсгээд арга цагаад өнгөрөөдөг болов. Саяхан нэг өдөр өнөөх маань хөөхө халамцчихсан хаалга зогч гинэ. Хаалга онгоолгоод минь тусаа мэдсэний дараа баярлж явдаг шүү хөвшөө. Самгарцсан үед юу яагаад тийм ээ? Хөршүүд гэдэг чинь нөгөө юу л гэсэн үг штэ. Миний хөвшөө ойлгоноо. Гэх мэтэр үг үтэн зогсоход учрыг ойлгосон би тэр яах вэ өгөө. Али хаалганы наанцан зогсоод юу гэв? Манад ор. Хоёулаа нэг тийм юу яах вэ? Гэтэл өнөөхий маань нүдэн сэргэж мөр рүү минь нөхөрсгөр алгадан тэр жинхэнэ мужигта. Өвгөн чи юу яачаа жаахан яачих санаатай харин за тэр яах вэ? Гэсээр манад орж хүнжин ууж идвэ. Харин маргааш өглөө нэхнэр за баялжиргав. Та энэ хөршийн балаатай нэлж намайг багхан дэрлэхээрэ гэд бууж гарлаа. Яава харт минь гэсээр дөхөж очиход би та хоёрын яриаг ойлгосон шүү. Нэг хүн ойлгохгүй юм шиг хоёлаа нэг тийм гоё нөгөө юу яач гэх шиг. Дээрийн нөгөө юу баларсан шүүч гэх шиг. Таагаа багхан дарлаараа гэсээр хаалга савн гарч одвоо хөрхий. Нөгөө нэг тийм юу ярьсныг маань мань хүн юу гэд ойлгочихгүй юу? Баларсан юм.